Ковид 19 салбартай батлагдсан Франц улсын иргэний явсан маршрут ил болоод байгаа үлээ. Маршрутаар 3 дугаар сарын 5-ны өдөр Ариг ресторанд үйлчлүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Ариг ресторанаас мэдээлэл гаргаж одоо тухайн рестораныг одоо ийм хүү өглөө хариуцлага цэвэрлэгэж одоогийн байдлаар ингэж битүүмжлээд байна. Та бүхэн одоо ингэ харж байгаа. Энд одоо цагдаа болон цэргийн хүчний байгууллага нь хамгаалтанд авцсан наадталд нь битүүмжил болоод одоо энэ дахин ариутгар цэвэрлэгээ хийхээр эмнэлгийн байгууллага ирсэн харагдаж байна. За одоогийн мэдээлэлээр бол тухайн ресторануудын ажилтнаас бол ямар нэгэн илэрсэн эрсдэлтэй зүйл бол гараагүй гэж мэдэгдэж байгаа. Тэгээд энэ рестораныг бол одоо ингээд битүүмжилсэн байгаа. За мөн эсрэг энэ бол яг ICC гэдэг 3 дахь бүтэдэг офисны энэ 3 дахь бүтэдэг одоо та бүхэн харж байна энэ барилга. За яг үйлчлүүлсэн ресторан нь бол яг бидний яг хажуухан тал эсрэг талд байгаа. За та бүхэн харж байгаа энд мөн ингээд цагдаа нар тусгаарлалтанд аваад хамгаалаад тухайн рестораныг битүүмжилсэн байдалд харагдаж байгаа. Нөхөн амтны нэвтрүүлэхгүй одоо ойртуулах гэсэн арга хэмжээ авч байна.
За тухайн Франц улсын иргэн бол 3 дугаар сарын 2-нд Монгол улсад ирснээс хойш Улаанбаатар хотын Баянгол зочлол бодол Веранда Ариг Нацгэр ресторан мөн ICC Tower-т очиж үйлчилсэн тул мөн иргэд өөрсдөө тусгаалсан шиштэй шинж тэмдэглэл ирэх юм бол халдвар төвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөд байгаа байлээ. Одоогийн байдлаар тухайн ICC Tower-ыг битүүмжилж одоо ингээд сайн мэргэжлийн хэлтийн газар эцэс одоо эмнэлгийн хэржинд дахин ариутгал шинжилгээ хийж цагдаагийнхан болон ингээ хамгаалт авсан төр зүйл үзэж байна. За энэ тухайн хүний үйлчлүүлсэн Ариг Няня гээд Аньяг рестораны өмнө ирээд байна. За нөхөр рестораныг бол яг одоогийн байдлаар ингээ инхүү битүүжлээд наан одоо цагдаагийнхан ингээ хамгаалтанд авсан байдалтай байна.
энэ орчин тэмийг болчихсон. Одоо яг энэ хэд нэг ариутгах хоёр юм. Би өөрөө сайн нэг жоохон тайлбар хийх. За одоо та бүхийг харж байна. Энд одоо ингээ ариутгалын хувцас өмссөн хүн ингээд ариутгал хийгдээд явагдаж байна. Нөгөө хоёр хүн маань энэхүү одоо гаднах талбайг ариутгаад явж байна. Та бүхэн одоо яг одоо харж байна. Одоо тэр цаана дэг өнцөг боломжт нэг ариутгалыг явагдаж байна.